Янжин дусан байна. Дотоодод өрнөсөн спортын үйл явдлын мэдээ хүргэе. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Улаанбаатар лиг цагсан бөмбөгийн шигшээ тэмцээн энэ сарын 18-нд Буянтууха спортын ордонд эхэллээ. Тэмцээнд нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 57 сургуулийн 96 багийн 1152 сурагч оролцож байна. Тэмцээн маргааш буюу 21-нд өндөрлөнө. Дараагийн мэдээ. Монголын морин спорт буяачдын холбооны тэргүүлэгч гишүүдийн ээлжид хуралдаанаар энэ онд зохион байгуулагдах шигшмэл хурдан морьтын уралдаан, зуны бүсийн уралдаануудын товыг Монгол Улсын засгийн газарт өргөн мэдүүллээ. Энэ жилд 7 дугаар сарын 28-наас 30-ны хооронд дараах бүсийн уралдаануудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Баруун бүс. Ус аймаг 100 жилийн ой. Хангаан бүс. Өвөр Хангаан аймаг Монголын төр шашин соёлын нэрс зүтгэлтэн өндөр гигэн Занбазрын үндэсний 390 жилийн ой. Зүүн бүс Дорнод аймаг. Говийн бүс Дорногов аймаг Говийн догшин ноён хотод Данзанравжаагийн үндэсний 222 жилийн ой тус болох юм байна. Харин Монголын шигшмэл хурдан морьтын их хурд 10 уралдаан болон Монголын морин спорт буяачдын холбооны 30 жилийн ойг хамтдах нь 8 дугаар сарын 8-наас 10-ны өдрүүдэд Хүй 7 хотод тус зохион байгуулах ажээ. 3-ыг харьцах нь 3 Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд Сингапурт эхэлнэ. Тэмцээнд Монгол Улсын шигшээ баг тамирчид оролцохоор бэлтгэлээ базааж байна. Дараагийн мэдээ, энэ амралтын өдрүүдээр бүхийн өргөнд барилдаантай. Энэ сарын 22-ны Бямб гарагт Баян-Мөлгийн аймгийн Цагаан нуур тосгоны 100 жилийн ой, Наурызын баярт зориулсан ус аймаг цэргийн цостой хүчит 128 бүхийн барилдаантай. Маргааш нь 11 цагт Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит аймаг зэрэг сумын цостой болон залуу 256 бүхийн барилдаан тус болно. Спортын мэдээ хүргэлээ. Баярлалаа.